Энэ гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль бол их чухал хууль л да. Хуулийг шинжилсэн хариулга ингээ гаргаж байгаад бас их баяртай байна. Энэ 31-р зүйл бол өөрөө 30-р зүйл бол энэ гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал хуулийн этгээд нийтлэг үүрэг орж иж байгаа. 31-р зүйл дээр бол гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэний эрх үүрэгтэй холбоотой заалт байгаа юм. Би энд нэг заалт нэмж өгөөч гэж одоо эцсийн хэлцүүлэг дээр л орох нь л дээ. Гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэн үйлдэгдэж болзошгүй шалтгаан нөхцөлийг тогтоох, тэдгээрийг арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хууль сахиулах болон төрийн хяншилгалтын байгууллагт холбогдох материалыг саадгүй гаргаж өгж байгаа ч гэсэн энэ чиглэлээр бас нэг тодорхой заалтыг оруулж өгөхгүй бол яг бодит ажлыг хийж байгаа хүмүүс бол бас ийм санал гаргаад байгаа юм. Тийм учраас энэ саналыг одоо хурал даргалагч дараагийн эцсийн хэлцүүлэг дээр бас анхаарч өгөөч гэдэг 31-р зүйл дээр яваач. Би энийг нь ажлын хэсэгт энэ саналаа өгчөө. Тэгээ эцсийн хэлцүүлэг дээр оруулаад ирээч гэж хүсэж байгаа. Баярлалаа.